За дараах 3 бодлогыг бодъё. Гурвуулжны нэг дотоод өнцөг нь 50, нөгөө хоёр өнцгийнх нь ялгуур 10. Гурвуулжны дотоод их өнцөгтэй нь хамар байх гадаад өнцгийг олгоно. За тэр гурвуулжийн зураад. За ингэ гурвуулжийн зурч. За гурвуулжны нэг дотоод өнцөг нь 50 гэсэн. За энийг 50 болгоч. За тэгээд нөгөө хоёр өнцгийнх нь ялгуур 10. Тэгэхээр хоёр өнцгөө мэддэхгүй юм чинь нэг нь x гэж тэмдэглэжээ, энийг y гэж тэмдэглэж. Тэгэхээр x-ээс y-ийг хасахад ялгуур нь 10 гарч байгаа шүү дээ. За гурвуулжийн дотоод өнцгийнх нь нийлбэр 180. 180. За эндээс x олбол нэмэх нь y. Тэгэхээр энийг энд орлуулаад бичиж. X-ийн хооронд энийг бичээд 50 180. Энэ 2y болно. 10 дээр 50-ыг нэмээд 60. 2y. За 180. Тэгэхээр 180-аас 60-ыг хасгаар 120. Тэгээ хоёулынг нь 2 туваачаар y-ийг нь 60 болно гэсэн. За тэгэхээр манай энэ өнцөг маань 60 гэсэн үг. За x олбол 60 дээр 10-ыг нэмнэ. Ингээд 70. За 70. За бидний олох бодлого маань их өнцөгтэй хамар байх гадаад өнцгийг олох гэсэн. За тэгэхээр яах вэ гэхээр энийг ингээд x-ээр нь татчих. За ингэж тэмдэглэж аваад энэ өнцөг хэдвэ гэсэн. Тэгэхээр энэ маань энэ хоёрын хооронд дэлгүүр өнцөг 180. Тэгэхээр 180-аас 70-ыг хасаад 110. Энэ өнцөг нь 110. За дараачийн бодлогыг бодъё. Адил хажууд гурвуулжны хажуу тал нь 23. Периметр нь 71 бол суурийг бол. За эднийг устгаад. За адил хажууд гурвуулжин. За тэгэхээр адил хажууд гурвуулжин зурчээ. Энд орой аваад энд тавьчираад. За юуг болох вэ гэхээр суурийг нь олох юм. Хажуу тал нь 23. Энэ 23 юм бол энэ бас 23. Тэгэхээр энэ мэдэх суур нь мэддэг. 23 дээр нэмэх нь 23, нэмэх нь x гэдэг бол энэ маань 71 гарах хэрэгтэй. Тэгэхээр 46 нэмэх нь x 71. Тэгэхээр x тэнцүү 71-ээс 46-ыг хасаад суур маань 25 гарах нэ. 25. За дараагийн бодлого нь юу вэ гэхээр за энийг л устгаад орхий. За 3 дахь бодлого гурвуулжны периметр нь 156. За энийг гурвуулжин байх юм байна. Тэгэхээр энийг би адил биш гурвуулжин болгоч. Доош нь ингээд адил биш хажуу талд гурвуулжин болгоч. Адил хажууд биш гурвуулжин. За периметр нь 156, гурвуулжны талуудын дунджийг холбоход үүссэн гурвуулжны периметрийг олгоё. Дунджийг холбоно. За тэгэхээр нэг дунд нь нэг цэгүүд татгачих. За энэ D2-ын гол G-ийг хатгачих. За энэ дундж нь за ингээд дунд цэгүүдийг холбоод таад за ингээд хатгачлаа. Тэгэхээр одоо эдгээрийг холбоход нэг гурвуулж үүсгэнэ.
За тэгэхээр нэг өнгийн солилж. За талын дундаж гэхээр энэ хоёр тал нийцлэхэн энэ бол энэ тал нийцлэхэн гээд ижлэхэн байна гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрын хоорондох зайг нь би x гэх юм бол энэ тал нь бас x. Ингээд энийг y гэх юм бол энэ нь бас y болно. Энийг би z болгочих юм бол энэ тал нь бас z болно гэсэн. За тэгэхээр энтэй параллел гэхээр энэ дундч энэ z энэ хоёрын хоорондох. За энэ нь болохоор энтэй параллел учраас энэ y. Энэ нь болохоор энтэй адилхан x. За тэгэхээр бидний гаднах гурвалжингийн периметр нь 150 гэсэн. Анхны гурвалжингийн периметр нь 150. За тэгээд талуудын дунджийг холбоход үүссэн гурвалжны периметр гэх юм бол гаднах гурвалжны периметрийн тал нь байна гэсэн үг. 2 гэхээр 150-ыг 2 таваагаад 78 гарна. 78.